Хай, за тавтай морил. За ингээд Home Tower-да тавтай морил өнөөдрийнхөө видеоор би Австралид байдаг 2 өрөө одоо байрны тохижээлд ерөнхий зохион байгуулалтыг танилцуулна. За ингээд хамтдаа манай гэртээ танилцгаая. Ингээд үүдний хэсгээс эхлэе. Мэдээж гутлын тавиур орж ирээ гутлаа тайлна. За энэ жижиг тавиур бол гадагшаа гарахтаа мартахгүй жижиг зүйлүүдэд тавьдаг дэлхүүр, нүдний шил, coin гэх мэт. За тэнд бол миний ажлын талбар байна. Миний офис. Эндээ болохоор одоо нэг серверүүд байдаг. Интернет тоног төхөөрөмжийн юмнууд байдаг. Хажуудаа бол ингээд агуулгатай. Мичээ юм тавьсан ч бүрэн онгодгүй. Энэ хэсэг бол хоолны ширээ тавихад зориулагдсан хэсэг юм шиг байгаа. Энэ дээр ингээд аяг тавга хийгээд гэхдээ офис ч гэсэндээ дажгүй. За тэгээд үүдний хэсэгтэйгээ залгаад гал тогоо байна. Одоо яг манай хотын сүүлийн үеийн шинээр баригдж байгаа байрнууд бол зохион байгуулалт нь яг л иймэрхүү байдаг. Ингээл ороод гал тогоо хоёр унтлахын өрөө нь болохоор хоёр буланда. Гал тогооныхон зай талбай бол ерөнхийдөө жижиг гэхдээ агуулгах шүүгээ сав их олонтой. Гал тогооны тэр цаана харагдаж байгаа бол laundry. За эндээ ингээд том шүүгээ нүдтэй айгүй их агуулгах савтай. Энд нь би өөр айгүй дуртай. За тэгээд бас пэйж энтер ингээд дандаа далд байдаг. За dishwasher бас яг адилхан ингээд далд суйрлагдсан байгаа. За тэгээд ер нь жоохон цэгцтэй байхыг л хичээдэг. За энэ шүүгэнүүдийг яаж хэсүүлсэн бэ гэвэл эндээ зөвхөн аяг тавгнуудаа хийгээд энд болохоор төмпөн шанага байна. За энд болохоор хайруулын тавг энтрээ хийсэн байна. Би бас хоол хийх дуртай. Тэгээ амлагчуудаа ингээ гар доор байрлуулчихдээ. Би чинь бас намхаа дээшээ хөрөхгүй. Тийм болохоор энд байх нь илүү амар идэг. За энд ингээ махны мод ойр зур бас төмпөн шанага. Хоол хийхэд зориулагдсан бүх юмнуудаа бол яг энэ хавьдаа байрлуулсан байгаа. Яг гараа явуулаад тавхад ойрхон. Ингээд гал тоогоо залгаа laundry байна. Одоо угаалгын өрөө. За энд бол яг ингээд угаалгын зориултаа бүх юм байгаа. Mop, vacuum энтергээд эндөө бүх юм яг энд байгаа. За хажуудаа бас ийм агуулгах шүүгээтэй. Энд нь бол ингээ ордерний даав, цагаан хэрэглэл энтрээ ингээ хийдэг. Айгүйх агуулгах савтай. За энэ бол ингээ техник хэсэг харагдаж байна. Ингээ dishwasher, аяг тав угаагч. За угаалт өрийнхаа доор бол би хогийн сав байрлуулж өгөөг байгаа. Ерөнхийдөө энд ингээд цэвэрлэгээний бодисуд байна. За хогоо яг энэ гэлгар утанд хийгээд дор нь гаргаа ичдэг нөх хүүхдийн памперс энтергээд аюух үнэртэй болохоор ер нь бол хог энд байлгадаггүй. Галтайгаа ерөнхийдөө иймэрхүү байна. Энэ хэсэгт бол ингээд халбах сэрээнүүдээ хийдэг шүүгэнүүд байна. За тэгэл яг л эзэгтэйчүүдийн манд дуртай олон шүүгээтэй тэ агуулгах сав ихтэй галтайгаа шийдэж өгсөн байгаа нь аюу таалагддаг надад. Тэгээд бид гурав эндээ суугаад ингээд хоолндоо идчихдэг. Одоохондоо хоолны ширээний хэрэг болохгүй байгаа. Явандаа тэгээ олоолаа болохоор магадгүй. Эндээ нэг унтлахын өрөөтэй, эндээ нэг унтлахын өрөөтэй. За ингээд унтлахын өрөө нэг нь болохоор ер нь бол хоёр унтлахын өрөө нь яг адилхан. За эзэн нь авахгүй байгаа болохоор бас хамаагүй орж хүний хувийн орон зайд халтмааргүй байна. Халт ингээ харуулчихъя. За ийшээ ингээд яг манай унтлахын өрөө байна. За ингээд бит хоёрын унтлахын өрөө байна. За энэ талдаа ингээд хувцсны шкафтай. Энэ тал бол ингээд хамгийн месси хэсэг байна. Миний дуртай цэцэг, ном, за гарын тоос, нарны тоос, Арианагийн соосго яг ингээд хэрэгтэй юм гэвэл яг энэ хэдэл байна. За орны энэ хэсэг болохоор энэ битэрийн бич авч явдаг бич цүнх байна. Надад бол ингээ унтлахын өрөөнд өөр хэрэг болоод байдаг юм байдаггүй. Ерөөсөө яг ингээл сэлэхэн байхтаа л би өөр айгу дуртай. За тийм тэгээд би ерөөсөө энэ талтаа ерөөсөө шүүгээ тавьдаггүй. Яагад гэвэл ер нь ашиглагдаггүй. За хувцсны шүүгээгээ хальт харуулъя. Энэ хэсэг бол яг ингээл зүгээр хувц өмсөхөд амар байдаг. За нөгөө тал нь унтлахын өрөөний нэг ханан тэр чигээр юм хувцсны шүүгээ байхад маш их дуртай. Арианад бол олон тийм
янз бүрийн хувцс хэрэгэлдэггүй, айгүй хурдан багтчихдаг. За тэгээд энэ хэсэг бол ингээ Арианагийн хувцсны шүүгээ. За энэ болохоор би ингээ ойр зураас өөрийнхөө нүдний шилмэл аксессуаруудыг тавьдаг. За доор ингээд битэрийн бас хувцс байна. Энд ингээл памперс, ойр зургийн юмнууд. Дээврээ ингээд чамдаа мамдаануудаа ингээд тавьчихдаг. Ямар нэг олон юм хум байхгүй, сэлүүхэн одоо юу гэдэг уужуу байхад л ер нь айгүй дуртай. За ингээд хэдүүлээ байна өрөөр хамтдаа орцгоё. За ингээд байна маань өрөө. Хүүхэдтэй хүнд бол ингээд байнтай шүршүүр надад бол маш тухтай санагддаг. Хүүхдээ ч оруулж чинь өөрөө ч усандаа орчин. Тэгээ нөгөө талын маань онцлог өрөө болохоор зөвхөн шүршүүртэй. Энд ингээд биеийн тас альчуур ингээд ойр зүрийн юмнуудад тавьсан байна. За энэ хэсэг бол ингээ яг миний одоо гоо сайхны хэсэг байна. Энэ ингээд одоо өнөртөө бас ойр зүр ингээ гар доор ингээл хэрэглэгдэг бүх юмудаа би 0 тавьчтیں۔ Нүүрээ угаахтаа аваад өглөө одоо яг нүүрээ бодчихал аваад зүүхэд надад айгу тухтай байдаг. Тэгээд яг энэ ойр зур ингээд хэрэглэгдэг юмудаа бол эндээ ингээ тавьчдаг. За энэ ингээд миний нүүр боддог хэсэг байна. Гоо сайхны юмнуудаас миний хамгийн худалдаж авдаг юм бол уруулын бодогнууд. Эдгээр ингээ ер нь ихэнх дандаа уруулын бодог уруул хүрээлэгчүүд байгаа. За тэгээд энэ шүүгэнүүдэд нь ингээд би нүүр боддог юмнуудаа хийждэг. Энэ шүүгэнүүд бол ингээ маш их юм агуулж өгдөг. Энд бол ингээд нарны тас нүүр арчилгааны зүйлүүд байна. Хаалганаас ингээ халааднуудаа зөөцсөн байна. Усанд ороод шууд углахад амар байдаг. За манай өөрөө бас юм тусгай давхар хаалгатай. Энд нь бас айгуу дуртай. Энэ байрныхаа. За тэгээд зочны маань өөрөө байна. Зочны өөрөө ч гэсэндээ айгуу цомхоо. Арианад бол ингээд буулгаж авах юм өрөөс байхгүй. Амар. За би бас юм амьд цэцэгнүүд гэртээ байх айгуу дуртай. За ингээд хэдүүлээ балкон руу гарцгаая. Өнөөдөр гадаа айгуу бүрхэг байна өө. Хатаагч тавьсан байна. Манайх бас айгуу том балконтэй. За би бас хаяада жоохон тасгал хийдэг. Энэ ингээд миний тасгалын булан байна. За тэгээ хүмүүс асуугаад байдаг байран дээр эд юм уу айлсвал хаусан дээр эд юм уу гэд ингээ хоёулахна амьдардаг эсвэл ганцаараа амьдардаг хүмүүст бол апартмент айгуу зүгээр. Одоо миний хувьд бол security талдаа ч юм уу айлсвал ингээ цэвэрхэн талдаа апартмент бол айгуу зүгээр байдаг. Яагаад хаус дээр байдаг гэвэл нөгөө ундаг дугуй энэ төр хадгалах те ингээл хүүхдүүд гадаа гараад тоглох талбай энэ төр гэл айгуу зүгээр эд юм шиг байлаа. За миний хувьд бол би апартментэд нь илүү дуртай. Яагаад гэвэл би чи өөрөө ингээ янз бүрийн тэр шавж мавжинд айгуу дургу. Одоо жомом хараал ингээл орилж хашгираад идэг байхгүй юу. Тэгэхээр одоо яг иймэрхүү шинэ апартментэд бол ямар ч тийм асуудал байхгүй айгуу дайжгүй. Одоо яг хотын төв рүүгээ хуучин апартментэд бол бас жом энэ төр айгуу ихтэй. Шинэ апартментэд бүгдээрээ хөөл барбекюны талбайтай байдаг. Тэрэнд нь бас айгуу дуртай. Одоо тэгэхээр нүүж ирэх байгаа хүмүүс маань апартмент дээр юм уу, хаус дээр юм уу гэдгийг өөрсдийнхөө амьдралын хэм маягаас л 100% шалтгаална. Одоо хүн болгон өөр зүйл дуртай байдаг. Тэгэхээр би бол одоо апартментэнд ч гоё, хауснд ч гоё ч гэдэг юм уу тэгж л хэлж чадахгүй. Тэгэхээр яг өөрсдийнхөө амьдралын хэм маяг тохируулж л сонгох багтаа л гэж би бодож байна. За ингээд манай гэртээ танилцаад энэ хүртэл ингээд хамт үзсэн та хэдтэй баярлалаа. Ингээд дараагийнхаа видеоор эргээд уулзлаа. Түр баяртай. Явандаа тэгээд Ариана видео гээд би бараг болох бах оо энэ удаа. Тэ? Миний охин явандаа влог хийгээд ээж нь ер нь болох бах тэ. Тийхүү.